эрүүл мэндийн сайдын А286 6 дугаар тушаалаас яг анхан шатны эрүүл мэндийн байгууллагад алийг нь Энэ одоо одоо хэлж байгаа гэдгээ танилцуулах ийм сургалт уу юу? Та нарын ер нь мэддэг юмнуудыг чинь сэргийх байдлаар ингэж хэлж өгж байгаа ийм сургалт байгаа. За энэ том уу одоо Улаанбаатар хотод яг А, Б том уу гараагүй ч гэсэн том уу төс өвчин бол одоо ихсэн тэгээд телевизараа доор ч гэсэн орны мэдээлэл яваад байгаа шүү дээ, тийм ээ. За энэ сайдын тушаалаар том уу гэд таслал тавиад том уу төс өвчин гэж байгаа тийм. Тэгэхээр том уу гэхээр нөгөө бидний мэддэг А, Б, С бол ховор, Д бол хизээч байхгүй. Том уу төс өвчин гэхээр одоо байгаа Улаанбаатар хотод жишээлбэл флүцэгемээр орохоор дөрвөн юм эргэлдэж байгаа. Тэр нь нэгдүгüүрт нь бол аденовирус байгаа, хоёрт нь ириновирус байгаа, нэгт нь өвдлөө, хамар нэвтрүүлээ, гуравт нь параинфлюенза вирус, ларингит өглөө, дөрөвт нь РС вирус тэр доор байгаа бронхиолуудыг агшаалаа тийм ээ. За ийм дөрвөн вирус явж байгаа. Тэгэхээр томуу төс өвчин байгаа. Том нь бол одоогийн байдлаар 2 өдрийн мэдээгээр гараагүй. Өнөөдөр 3 дахь өдрийн 3 За тэгэхээр бид нар томуу бол маш хүнд өвчин. Томуугаар бид нар хүнийг насруулж болохгүй, хүүхдийг насруулж болохгүй. За тэгэхээр томуугаар бол насрахад уушгины хатгаагаар насрна. Бусад цаашлаад олон эрхний дутагдал болоод насрна. Томуу өвчнөр хүүхдийг насруулж байгаа бол энэ аюу муу юм чи. Өөрөөр хэлбэл аденовирусын халдвар, ириновирус, за ларингитаар боолгож насруулаад жишээлх юм бол РС вирусээр тэр доор жижигхэн гуурсаа хоолоор агшаан гутаа дээрэс нь уушгины хатгаагаар хүндэрч байгаа штэ. Эднэрээр ингэж томуу төс өвчнөр насруулж байгаа бол маш муу байх нэ. За тэгэхээр оншийн хувьд бол томуу төс өвчин гэдэг хоёр өөр юм байна. Зарим эмчээр томуу гэдэг нь юу юм, томуу төс гэдэг нь юу юм гэж асуухаар энэ хоёрын ялгаар мэдэхгүй байсан тохиолдол нэг биш удаа байсан шүү. За тэгэхээр томуу гэдэг нь энэ юм байна. Томуу төст нь За дараа нь амьсгалын зочмог халдвар гэдэг онш таанаас тавьж байгаа. За дараа нь болохоор амьсгалын зочмог хүнд халдвар гэдэг онш бас тавьж байгаа. Аль нь ICD-10-аараа G00-с G22. За энэ сайдын тушаалыг одоо 0-оос 18 хүртэлх насны хүүхдэд тусламж үзүүлдэг төрийн эмнэлэг, хувийн хөгжлийн бүх эрүүл мэндийн байгууллагууд хэрэглэнэ. Эмч эмнэлгийн мэрэгчлэн хэрэглэнэ. Тэгэхээр эмч хэрэглэн, эмнэлгийн мэрэгчлэн гэхээр суман дээр одоо эмчин зодны цаашаа яваад гисэн ганцхан сувилагч үлдсэн бол тэр сувилагч бас энийг хэрэглэнэ гэсэн утгатай. За энэ сайдын Шаатын иннэлцэн зааврын ерөөсөө зорилго нь бол амьсгалын зочмог халдвартай хүүхдийг эрт илрүүлээд хүндрүүлэхгүй байх нь л чухал. Тэгэхээр хүүхд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхаар жилдээ 4-6 удаа угаасаа ханиад хүрчиж байгаа шүү дээ. Тэр ханиадыг даван туулах уу эсвэл уушгины хатгаагаар хүндрээ явах уу гэдэг чинь хүүхдээ өөрийн биеийн эсрүүс болон тухайн үүсгэж байгаа вирусын хоруу чанараас нь хамаатай. Хоруу чанар гэхээр том нь илүү хоруу байх нь байна тийм ээ. Тэр бид нар сэргийлж болох эндэгдлийг л бууруулах гэж байгаа. Энэ сайдын тушаал маш том юм амбицтай тушаал байх юм шүү. Хүүхдийн эндэгдлийг бууруулах гэдэг. За дараа нь энэ дээр бичсэн байгаа зорилт гэдэг дээр зөв ирэмблийн ангилал. За одоо юмл бол ирэмблийн ангилт гэж ярьж байгаа. Зарим эмчнэр бол юмл бол ирэмблийн ангилт гээд яриад байх юм гэдэг багхгүй юу. Тэгсэн мөртлөө амьдрал дээр өөрсдөө ирэмбэлж чадахгүй байгаа. Эмэг судлалын шинжилгээгээ ямар нэгэн байдлаар эмчилгээ өөрсдийн дутагдал эмэг судлалыг хэлж байгаа шүү. Тэгэхээр ирэмблэн ангилт чинь хамгийн чухал шүү. Одоо эмчилгээ өөрсдийн дутагдал гарахад ирэмблэн ангилалт таслал тавиад хяналт үнэлгээ хангалтгүй гэсэн үгнүүд ерөөсөө эмэг судлаас дандаа гарч ирж байгаа. За энийг харна. За тэгэхээр бид нар ерөөсөө хүндрүүлэхгүй дахиж халдварт өвдөлтөө хүндрүүлэхгүй байх энийг л ярьж байгаа. За одоо та нарын тэр тохиолдол нь тодорхойлт гэхэд та нарын юу байгаа? Өвчний амбулаторийн карт тэгээд дээр нь амбулаторийн карт тэгээд дээр нь юу байгаа штэ цахим өвчний түүх цахим карт бичиж байгаа штэ. Тэр юмн дээр чинь юу бичигдсэн байх хэвээр вэ гэхээр ерөөсөө энэ гурав бичигдсэн байна. Энэ өвчин ямар өвчин байдгийг гэхээр сүүлийн 10 хоногт эхэлсэн байх хэвээр. Тэгэхээр та нар сүүлийн тэднээс эхлээд 7 хоногийн өмнө, тэднээс эхлээд 3 хоногийн өмнө гэдэг үгнүүдэд дандаа тавьж явах хэвээр. Түүнээс ханиалгасан халуурсан гэж хэлэхгүй. 3 хоногийн өмнөөс халуурсан гэхээр 10 хоногийн дотор юм байна гэд энэ нөгөө сүүлд нь ямарваа нэг юм болоход бид нар энэ дээр чи хяналт үнэлгээ гэхэд энэ сүүлийн 10 хоног гэсэн үг чинь аюул чухал хэрэгтэй байх нь шүү дээ. За дараа нь
Энэ 10 хоногт юу болсон гэхээр 3 юм байна. Нэг нь 38 хим ба 38 хим орж байгаа шүү. Ба түүнээс дээшээ халуурсан гэсэн үг байна. Хоёр дахь нь энэ хүүхд заавал ханиалах ёстой. Ханиалгасан гэсэн үг нь тэгээд том хүүхдүүд бол миний хоолой өвдөж гэж хэлнэ. Нялх хүүхдүүдийн хоолойг та нар хамгийн сүүлд нь бүх үзлэгээ хийгээд дуусныхаа дараа хүүхдийнхаа хоолойг хардаг штеп бид нар тийм ялх хүүхдийг. Тэгээс эхлээд хоолойг нь харчих юм бол чарлаад та нас сутаач штеп тийм ээ. Тэгэхээр энэ гурван үгийг заавал юун дээр бичнэ. Одоо юмн дээрээ бичдэг юмн дээрээ. Сүүлийн 10 хоногт халуурдсан байна, ханиалгадсан байна, хоолой өвчтөн байна. За хэрвээ энэ бол том төсөл өвчний ерөөсөө тодорхойлсон. Тэгжэл амьсгалын замын зочин хүн талбарыг ороод ирэх юм бол сүүлийн 10 хоногт 38 хим ба түүнээс дээшээ халуурсан. Компьютер нөөрөө аваад ханиалгах шинж тэмдэг эмгэгдэх ямар нэгэн одоо шаардлагатай юм гарсан гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл бүхий шинж тэмдгүүд бүхий 3 шинж тэмдэг гарахаас гадна нөгөө эмгэг ямар тохиолдолд хэвтэх юм бэ тэр нь гарч ирнэ гэсэн үг. За томоогийн үүсгчүүд нь А, Б, С, Д гэсэн хэв шинжтэй. За А хэв шинж нь бол цаг тахал үүсгэнэ. За тэр цаг тахал үүсгэж байгаа таанаас тохиолдсон нодлон жилийнх, тэрний өмнөх жилийнх, жилгээд ингээд сүүлийн хэдэн жил юм л бол А хүрээний H3N2 гэдэг вирус эргээд байгаа байхгүй юу орчилд. За энэ бол тест маш муухай хатгаа үүсгдэг шүү. За тэгэхээр энэ А хүрээ бол амар хүнд шүү. За дараа Б хүрээ болохоор бүс нутгийн шинжтэй дэгдэлт үүсгэн, С хүрээ нь бол багахан хэмжээний дэгдэлт үүсгэн, Д хүрээ бол хүнд ерөөсөө халтурлахгүй. Тэгэхээр бидний айж байгаа юм А хүрээ одоо бол А хүрээ, Б хүрээ аль нь ч гарч ирээгүй. Хавар болоод ирэхээр Б хүрээ одоо өөрөөр хэлбэл 2 сараас 1 сараас одоо В хүрээ гараад ирвэл тийм ээ. За халдварын их хуурхайн томоогийн халдвартай хүн халдвар дамжих зам нь бол агаар тусын зам ахуй хавьтал учраас та нарын урьдчилан зүйлээр маск өгсөөрэй гараа ингээл болоо. За халдвартай байх хугацаа бол дунджаар яг нэг өөрөөр хэлбэл нууц үе чи 2 хоног. Тэгээд нууц үеэс хоошоо нууц үе дунджаар 2 хоног. 1 хоногч байж болно 4 хоногч байж болно энэ хоёрын хооронд дунджаар та нар 2 хоног. Тэнгүүл халдвар авсан өдрөөс насанд хүрэгчид 3-5 хоног, бага насны хүүхдүүд 10 хоног байж болно. Бархлаас олдорсон хүмүүст бол бүр ингээд хичнээн урт байж болно. Тэгэхээр та нар зүгээр дунджаар нууц үеэл 2 хоног. Тэгэхээр яасан гэхээр аав нь ханиад аав хүрээд ирсэн. Тэгэхээр аав нь өнөөдөр ханиадтай орж ирсэн бол аавын хоног тэрнээс өмнөх 2 хоног л байхгүй юу. Тэгэхээр аав ханиадтай орж ирсэн өдрөөс хойш 2 хоногийн дараа энэ хүүхдэд халдвар эхэлнэ л гэсэн үг. За энэ өвчний тавилан нь бол 1-4 хоногт илрээд тэгээд 2-7 хоног хүрэхгүй хугацаанд эдгэрдэг гэдэг үгийг харж байгаа биз? Эдгэрдэг гэдэг үгтэй ийм өвчнийг насваруулж болохгүй байхгүй юу? Тэгэхээр энийг аягүй сайн анхаарна. За үндсэн үүсгч нь бол вирус заримдаа янгийн халдвараар хүндрэхээр чихэн өвдөн хатгаа болно. Миокардит гэж яагаад улаанаар бичсэн гэхээр ерөөсөө хамгийн хинч мэдгүй хүндрүүлээд байдаг юм л бочингийн өрөвс ахгүй зүрхний бочингийн өрөвс. Тэр миокардит бол та нар чагнаад чинь яасан ингэж мэдэгдэхгүй тэгж байгаа л гинт зүрх зогсдог штеп. Тэгэхээр миокардит бол одоо малчин хүү багш ба манай багш нарын бичсэн одоо хүүхдийн номон дээр бичээтэй байгаа. Нийт миокардитээр өвдсөн хүүхдүүдийг 100% гэж үзвэл 100% хүүхдүүдийн 90% нь амьсгалын энэ вирусын халдварын дараа гэж байгаа байхгүй юу? Салхин цэцгийн дараа ч явж болно. Одоо сая салхин цэцгийн 4 сар салхин цэцэг өвдөж одоо бол амар миокардит өгсөн охин. Сая бол арай хэцэхлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ ханиадны дараа хүүхдийн зүрхний асуудлыг маш сайн чагнах хэрэгтэй. Зүрхийн цогцлын тоглолт тоолох хэрэгтэй. За энцефалитийн бол ойлгомжтой хинч ойлгом тэгээд олон эрхний дутагдал болдог байна. За энэ бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайт байгаа. Яг сайтын тушаал дээр хүн дээр өвчж болцсгүй эрсдэл бүлэг гэж байж байгаа. За энийг нөгөө эвтэйхэн болгох гээд ингэ өвчсөн байж байгаа. Тэгэхээр ямар хүүхэд одоо өрхийн эмчнэр очиод хүүхдээ үзэнгүүт энэ хүүхэд ханиад хүрсэн гэж хэлнэ. Тэгэхээр ханиад хүрсэн юм бол ямар хүүхэд хүндрэх вэ гэж бодоход та нар хүндрэх эрсдлийг нэгдүгээрт нь зүрхний өвчтөй бүх хүүхдийг хүндрэх эрсдэл бодно. Өөрөөр хэлэх юм бол хөх гажигтай байхаараа царай хөх болохоор хүндэрчихвээ хөхрөлтгүй гажиг болохоор гайгүй гэж бодож болохгүй. Зарим хүмүүс хөхрөлтгүй юм чинь гайгүй гэдэг байхгүй. Тийм биш. Зүрхний гажигтай бүх хүүхдийг та нар гэрт нь очиж үзэхэд
хүндрэх боломжтой байна. Энэ бол эрсдэл гэж ойлгох нь байна. За дараа нь та нар энэ уушгины өвчин гэдэг хэсгээр тестийн насыг дандаа тэр ягаан дэвтэр өвтрийнх нь нэг болгонд бичнэ. Хэдэн мэдээлэлтэй төрсөн, хэдэн килограмм жинтэй төрсөн гэдэг нь чухал биш, хэдэн мэдээлэлтэй төрсөн. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ хүүхдүүд тестийн насанд дутуу байх юм бол 36 мэдээлэл нэг хоноогүй л байх юм бол сурфактантын нийлэгшил тэгтээ тэргүй дутуу байгаа. Одоо ялангуяа энэ таслагдж байгаа хүүхдүүд байна. Ээж нь даралт нь ихсээр байгаа 200 хөрөнгөт ээж нь харуултай бишгээд тасалж байгаа штэ. Жирэмсийг тасалж байгаа. Тэр л одоо 30 мэдээлэл, 31 мэдээлэл, 32 мэдээлэл явуулдаг байгаа штэ. Эдгээр хүүхдүүдийн сурфактантын нийлэгшил дутуу учраас эдгээр дургуй хөрвөл бүр бронхолиогчны дисплазия үүсэж байгаа байхгүй нөгөө бүр нялх үедээ. Тэгэхээр зэрэг эдгээр бол хүндэрнэ. Тэгэхээр та нар сурфактантын нийлэгшил дуусж байгаа хугацаа буюу 36 мэдээлэл нэг хонцсон байхад арай учиртай байх хэрэгтэй байхгүй. Одоо манай нэрагийнхан болоод 35 мэдээлэл өнөөдөр 6 хоногтой байж та ганц хоног хүлээчихэл та маргааш одоо жишээлбэл кейсвт орё л доо гэж их харахын гуйгаад байдаг байна шүү дээ. Тэгэхээр зэрэг наад мэдээллийн яг тестийн насаар нь тэр нэг ягаан дэвтрийнхэн дулан дээр бичиж энэ тэдэн мэдээлэлтэй төрсөн өвчүү гэж. За дараа бодис солилцооны өвчин дээр та нар чихрийн шижинг аягүй сайн бодно. За бидний насны хүмүүс бол том хүмүүс бол 2 дугаар тип сахарны диабеттэй байгаа. За хүүхэд бол төрөлхөөсөө 1 дугаар тип сахарны диабеттэй буюу одоо нойр булчирхааны лангергансын арал байгаа лангергансын арлаас гарч байгаа бета эс байгаа. Бета эсээс гарч байгаа инсулин чинь төв төрөлхөөсөө дутуу. Тийм учраас 1 дугаар типд байнга инсулин хийж өгч байгаа шүү дээ. 2 дугаар тип бол хоол хөдөлгөөнөөр зохицуул гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо оксигемоглобин цусаар гүүгээд тэр 100 одоо хувийн оксигемоглобин өөрөө хүчит төрөгчөө эд эсэд тарааж өгж явах ёстой байтал зарим гемоглобин нь H гемоглобин болж хувираад нэг гэсэндээ сахартайгаа холилдоод тэгээд өөрөө хүчит төрөгчөө тээвэрлэх гүнийн төрөөр цусаар ингээл димитний явж байгаа байхгүй юу. Жишээлбэл та нар сахартай хүний дундаж глюкозчсан гемоглобиныг үзэхэд 10 гэж гараад ирэх юм бол 100 гемоглобин оксигемоглобинаас хасах нь 10 тэнцүү 90. 90 гемоглобиноор хүчит төрөгчөө зөөнө 100-аар зөөснөөс дутуул байгаа байхгүй. Тэгэхээр сахарын чихрийн шижээ өвчтөй бүх хүүхдүүд дандаа архаг гипокситэй явна. Энийг та нар сатурацийн үзэхэд хэвээ. Аймгийн төв бол яг хуу парцелны А2-ыг үзэх хэвээ. Цаанаа бол эдгээр дандаа хүчит төрөгчөнд дутагдaltaй явдаг учраас сая тэр ковид дээр анхаарлаа штэ. Ковид дээр энэ сахарын диабеттэй хүмүүсийг их хүндэрсэн штэ. За дараа нь 3-т нь 4-т нь та нар юу бодож явах хэрэгтэй вэ гэхээр мэдрэлийн өвчтөй ундаг татдаг яагаад татчихв? Яагаад ундаг татдаг хүүхэд таталтынхаа ямиг ууж байгаа мөртлөө татсан гэхээр тасалсан л байдаг байхгүй. Дипакина тасалсан, карбага тасалсан л гэж байдаг байхгүй. Тэгэхээр энэ ундаг татдаг энэ хүүхдүүдийг та нар анхаарна. Тэгээ ундаг татдаг мөртөө хөл гарan зүгээр яваа хичээлдээ яваад ахаар хүмүүс юу гэж ярьж гэнэ үү гэхээр энэ гайгүй штэ энэ үгүй. Эдгээр архаг гипокситэй явж байгаа. Бүр ДЦП-тэй хүүхдүүд бол мэдээж бүр ойлгомжтой лордоос үүсэн, кипоз үүсэн, байнга хэвтрийн тэднэр бол хатгаагаар өндрөх нь ойлгомжтой. За тэгэхээр эдгээр 4 хүүхдийг бол та нар хүчит төрөгчийн дутагдлыг байнга энэ биедээ агуулж авдаг учраас эдгээр бол хүндрэн гэж та нар бодно. Хүндрэх эрсдэл бүхий хүүхдүүд. За дараа нь дэлхийн эрүүл мэндийн байгууллага SAID бол 2 наснаас доош хүүхд гэж бичсэн байгаа юм. Бид нар хүүхдийн эмч нарт бол 2 настай хүүхэд, 1 настай хүүхдүүд ч одоо гоё хүүхдүүд ч тийм том болсон хүүхдүүд. Бид нар бол нялх байх тусам, нярай байх тусам бид нар айдаг тийм ээ. Тэгэхээр энд нэмэгдээд энэ 3 сар хүртэлх хүүхдүүд нэмээд оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл 2 наснаас доош хүүхдгээр 2 настай хүүхдээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага айж лээ л та. Бид нар бол 3 сараас доош хүүхдээс илүү айж байгаа. За өвөрмөс нөхцөлтэй хүүхдгээр танаа нутагт жишээлбэл хортоо татдаг хүүхд байд юм уу? Эсвэл дархлаад ангуулах юм олон ууж байгаа хүүхдүүд юм уу тэднийг бас анхаар тэгээд дээр нь бид нар өөрсдөө аягүй сайн анхаарах хэрэгтэй. Бид нар бол нөгөө өвчин тээвэрлэх эсвэл их томог өөрсдөө бид нар томогоор боломж аягүй өндөр. За тэгээ урьдчилан сэргийлэлт нь 3 бүлэг байгаа бүгдөө мэдж байгаа. Нэг нь бол нийтлэг арга хэмжээ юм уу? Маска зүүгээд гараа угаал гэсэн хоёрх юм байгаа шүү дээ. Гараа угаагаад маска зүү. За ариун цэврэл сах тийм ээ. За дараа нь болохоор яг томуудаараа бол томуу төс өвчнөд ямар ч вакцин жуулалт байхгүй, өвчин сэргийлэх юм байхгүй. Яг томуу дээр
томоогийн эсрэг вакцинжуулалт. Сая бол Улаанбаатар хотод томоогийн эсрэг вакцинжуулалт аягүй сайхан эртгийг игдсэн. Тэгэхээр одоо энэ томог хэрэг гарах нь одоо бид нар ингээд анхаарал байж байгаа. За 3 дахь нь эмийн сэргийлт буюу маш цөөхөн тохиолдолд осол тамиураар нөгөө нэр нь томилтойгоор бид нар эмийн сэргийлт хийх юм. Тэгэхээр ерөөсөө гол нь вакцинжуулалтаа хий. Тэгээд гараа угаа, маска зөвлөх хоёрхан л байна. За та нар өөрчлөлөгч зөвлөгөө өгнө. Бити тэгээрээ бити ингээрээ гэдэг өгтөө ямар насны хүүхэд томоогоор илүү хүндрэх вэ гэхээр 5 хүртэлх насны хүүхэд илүү хүндэрнэ. Том хүүхдээсээ илүү. Тэгсэн чинь 5 хүртэлх насны дотор нь 1 ой хүртэлх хүүхэд илүү хүндэрнэ. 1 ой хүртэлх хүүхэд дотроо 3 сар хүртэлх хүүхэд илүү хүндэрнэ. Тэгэхээр одоо багш нарын үг байгаа шүү дээ. 3 сар хүртэлх хүүхэд 39 хим ба түүнээс дээшээ халууралт дээр эмч айгүй анхаар энэ дээр эмчийн бүтэн үздэг явж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ 1 ой хүртэлх хүүхдэд бүтэн үздэг явахгүй биш л дээ. Ер нь бол энэ одоо наснуудыг маш их анхаа гэж байгаа. За тэгэхээр энэ өөрчлөлтөгчд юу зөвлөгөө өгөх вэ? Хүүхдэд чирэгжүүл энэ нэг ханиад хүрлээ. Үүнийг даван туулах биеийн эсэргүүцэлтэй байхын тулд тэр хүүхдийн чирэгжүүлэл нар ус агаар гэсэн 3 юмар чирэгжүүлнэ. За нэг нь чирэгжихгүй одоо өвөл болчихлоо. Одоо яах юм гэж байгаа байхгүй. Одоо вакциндаа хамруул. Томуугаасаа сэргийл. Томуу төс өвчнийг бол хүний бие даван туулах чадвартай байх нь. За тэгээ гараа угаа хилцэн, маска зүү, олон нийтийн газараар битээ яв. За хүүхдийн биеийн эсрэгүүцлийг сайжруулах яад ингээд хүмүүс асуугаад байгаа. Тэгэхээр тиймч битвийн сайн, иймч битвийн сайн энэ зөндөө битвинүүд зарагдаж байна үгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2хан витаминыг хэлж байгаа. Нэг нь витамин D үг. D витамин бол өөрөө дархлааны гол элемент байгаа. Тэгэхээр D-гийн битээ таслаа. Манай 2015 оноос эхлээд олон нийтэд суурилсан хүчин гэдгийг хийгээд одоо бол Европын одоо системээр өөрөөр хэлэх юм бол 6, 7, 8 сарыг бүгдийг хамруулад 3 нас хүртэл өдөр болгон витамин D өгч байгаа шүү дээ, тийм ээ. За энийг анхаа. За дараа нь А витамин дээрээ юуны өрхийн эмчнэр, сумын эмчнэр анхаарч байгаа үсттэй нөгөө 5-11 сард кампаничилж өгч байгаа. Уг нь бол 6 сартай 6 сар 1 хоногтой ихээр цэнхэр ногоонтой 12 сар 1 хоногоос эхлээд нөгөө 200 мянгатай улаан аагаа 5 нас хүртэл өгнө те. 5 нас хүртэл өгөхөөр А витамин юугаас сэргийлдэг гэхээр нэгдүгüүрт нь үсийн нургуулна, хоёрдугаарт нь хумсын зүгээр байна. Гуравдугаарт нь бүх салстуудыг хамгаална. Тэгэхээр эцсийн салс, амьсгалын салс энтрийг хамгаалах учраас айл болохоор А витамин өгсөн хүүхэд уушгины хатгаагаар хүндрэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон нүүбийн хүүхдийн сангийн тооцоо гаргаж үзэхэд А витамин гэдэг юмыг уусан байхад хүүхдийн уушгины хатгалгаагаар эндэгдэл 50 дахин бага байна гэж гаргаж ирсэн байгаа байхгүй. За тэгээд дараа нь үс хумс бүх салстууд дээр нь бүх арьс гэхээр диабеттэй, экзотерик катаралны диабеттэй хүүхдүүд бол зөндөө байгаа. Тэр хашилтай хүүхдүүдэд А витамин хэрэгтэй. Тэгээд дээр нь нүдний хараа, тэгээ хамгийн сүүлд нь биеийн эсэргүүц. Нүдний хараа гэхээр 5 нас хүртэл аагаа уудсан хүүхэд 6 настайдаа нэгдүгээр ангид орохдоо самбар дээр юм хараал нүдний шилгүү байж яхна шүү дээ. Одоо бол нэгдүгээр ангид орохдоо нүдний шилтэй орж шүү дээ. Тэгэхээр энэ Агийн өгдөг юм байна. Тэр жилийн 2015-аас 2016 оны короор насварсан ихний хүүхдүүд Аага өгөөгүй хүүхдүүд байж байгаад насварсан. Сая энэ жил юу гарахад кор гарахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас хэлсэн байлээ шүү дээ. 15-аас 16 онд яаж хандсан бэ та нар гэдэг ингэ яриад байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь анхаарна. За дараа нь унтуулах цаг чинь нөгөө 21, 22 юу гэхэд 23 цаг. Битээ тэгээд шөнө 11 өнгөрөөгөөд 12 цаг л утас үзэл суугаад байдаг. За хөдөөний хүүхдэд арай гайгах. За энийг анхаарна. За дараа нь ер нь бол энэ хүүхд одоо хүндрэх юм уу, хүндэрсэн байгаа мó, хүндрээгүй байгаа мó гэдг нь өрхийн эмч болон сумын эмчд маш чухал. Тэгэхээр томуу таслал тавиад томуу төс өвчний вирус нь хөнгөнөөс хүнд зэргийн өвчлөл үүсгэх. За хөнгөнийг ингээд өөрийнхөө эсэргүүцлээр даван туулна. Тэгэнгүүт нь хүндийг нь бид нэр хүндрүүлэхгүй барьж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр та нар эдгээр шинжүүд байвал за энэ одоо ингээд бичсэн энэ шинжүүд байвал хүндрэлгүй томуу байна гэд томуу яриад юмж шүү. Томуу байна гэд эднэрийг та нар гэртэн буцааж болно. За яах вэ? Халуурах. Томхон шиг хүүхдүүд жихүүц хүрээд байна гэсэн үг хэлнэ. Дараа нь ханиалах шинж байна.
Дараа нь ядарч сүйдэн. Бүгдээрээ томоогийн бүх шинжүүдийг хэлж шүү. Хоолой сөөнгөтөн хүндрэлнэ. Хамраас нь ус нь гоожно. Хамар битүүрнэ. Булчин нь өвдөн, хамаг үеийн өвдөн. Холгой нь өвдөн. За менингитэ бодорой. Одоо эмнэлэгт хэвтүүлэх гээд байна уу, болох гээд байна уу гэдэг юм нь юунаасаа гарч ирэх үү гэхээр амьсгал олширна, амьсгал төвөгтэй болно. Миний хүүхд амьсгалж чадахгүй байна, амьсгал нь аюу хэцүү байна гэд байгаа боловч яг та нарыг үзэхэд амьсгалын дутагдлын шин байхгүй. Өөрөөр хэлбэл төвөгтээр ч байхгүй, бронхиолд ч байхгүй, уушгинд ч байхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ямар ч амьсгалахад ямар ч төвөгтэй шинж байхгүй. Миний хүүхд боолжид суулгаад хонхоогоод сүйд боллоо гэж хэлэхэд та нар үзэхэд усгүйчлээ шинж илэрхгүй. За эдгээр хүүхдүүдийг бол та нар гэрлүүнд буцааж болно. Тэгэхээр ерөөсө бодит үзлэг бол хамгийн чухал байх нь шүү дээ. Бодит үзлэг маш чухал. Шинжилгээнд найдаад ахаасаа илүү бодит үзлэг чинь хамгийн чухал шүү. Хүүхдийн практикийг аягүй анхаараарай. За тэгэхээр одоо ямар хүүхдүүдийг барьж аваад эмнэлэгт хэвтүүлэх юм бэ? Ямар нэгэн амьсгалын дутагдал илэрсэн бэ? Сатурац чинь одоо өрөөний агаарт гэж яриад байгаа. PO202. Энэ юун дээр айгүй их өрөөний агаарт гэж бичсэн байлээ энэ сайтын тушаал дээр. Өрөөний агаар гэдэг чинь өгч байгаа хүчил дөрвч ерөөсөө өгөөгүй бидний энэ амьсгалж байгаа агаар 20-21% хүчил дөрвчтэй байгаа агаарыг хэлж байгаа. За энэ бол уушгины хатгалгаатай. За тэгтээ амьсгалын дутагдaltaй. За энэ бол хэвтэн. За дараа нь төв мэдрэлийн системийн талаас нэг л унтаарсан, нэг л уйлгинсан энцефалит гэвэл яг өрөвсөн байгаа гэсэн үг тийм. Вирусны энцефалит бол амар хүнд өвчин шүү дээ. Энцефалопати гэхээр ингээд манангууран будангуураад ингээд тархин хавгнаад эхэлж байгаа. За энэ бол шууд хэвтэн. За хүнд хэлбэрийн усгүйжилт мэдээж ойлгомжтой. Хоёр дахь хүндрэлүүд төгссөн дахиад миокардит. Өөрөөр хэлбэл зүрхний булчингийн өрөвсийг онцлохгүй байдгийг шүү. Зүрхний булчингийн өрөвсөл хиндэж мэдэгдэхгүй хоёрхан шинж байгаа тэрүүгээр онцлон нэг нь стайки тахикарди буюу зүрхийн цэгтэн байгаа чагнахаар байнгын тахикарди. Унтчихсэн ч тахикарди, уйлжсэн ч тахикарди, яаж исэн ч тахикарди байгаад байдаг. Хоёрдугаарт нь зүрхний авир чинь бүдэг. Энэ хоёр шинж бол та нар шууд эмнэлэгт хэвтүүлнэ. Тэгээ зүрхний авир бүдгийг хэн мэддэг? Тэр эмчил мэдэн штэ. 2 сартай хүүхдийн зүрхний авир бүдэг гэж энийг хэлнэ. 2 настай хүүхдийнх энийг хэлнэ. 5 настай хүүхдийнх энийг хэлнэ. 20 настай залуугийн зүрхний авир бүдэг гэж энийг хэлнэ. Та нар байнга чагнасаар агаад авир бүдгийг өөрсдөө мэдж байгаа байхгүй юу? Яг энэ хоёр шинж чинь ялангуяа хөдөө орон нутаг та нар одоо очиод зүрхийн эхот харж чадахгүй. Одоо очиод зүрхний эрентхийн энэ хараа зүрхэн домгочуугаа харж чадахгүйгаас болж хоёр үндсэн шинжээ маш их анхаар. За бусад одоо үжлийн шинжүүд байх нь уу гихмчлэнгээр ингээд эвгүй байвал та нар хэвтүүлнэ. За энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын слайд. Энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын слайд бол ерөөсөө анх хүүхэд үдсэн хүн хүүхдийг үзээд хизээ эргэж хэлэх юм. Хизээ яах юм гэдэг нь яг хөцсөн. Яг хөцмийг тэр чигээр нь ингээд слайд руу очсон байлаа. За одоо ямар хүүхэд байх юм? Сүүлийн 10 хоногт өвчин ихсэн байх хэвээр. За нөгөө захин дээр чи яг ингэж өчгтэн. Ягаан дэвтэр гараар өчгөж байгаа бол яг ингэж өчгтэн. Сүүлийн 10 хоногт өвчин ихсэн байх хэвээр. Яасан байгаа юм? Ханиалгасан байд юм бэ? Халуурсан байд юм. Халуун нь 38 ба түүнээс дээшээ. Нөгөө бүр хөдөөний хүмүүс жишээ нь халууны шилгүүнийг айл гэж байна. Тэр танаас халуурсан гэдэг үг хэлэх байхгүй юу? Яг хүүхдийн халууныг үзээгүй байж хахад тэр хүүхдийг ингээд та нар гар дээр юм уу, духан дээр юм уу дараа бүсгийн хүүхд халууртай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингээд ямар нэгэн байдлаар халуурсан, ямар нэгэн байдлаар ханиалгацсан тэгээд өвчин 10 хоногт эхэлсэн. Энэ хамгийн чухал шинжүүд түрүүний эхэлж ярьсан юмнууд энд явж байна. Тэгснэ энэ хүүхд хүндрэлтэй юм уу, энэ хүндрээгүй юм уу гэж. За амьсгалын зүрхний төчим халдварын шинжүүд гараад ирвэл та нар мэдээж хүндэрсэн гэдээ угаасаа тэгээ эмнэлэг рүү явуулчих. За энэ бол хинч мэдээж хүндрээгүй байх юм бол энэ хүүхд өндөр эрсдэлтэй ээгүй түрүүний нөгөө хүчил дөрвчийн дутагдaltaй юу яасан ийсэн гэсэн 4 хүүхдэд бодчихно. Тэгсэн чинь өндөр эрсдэлтэй байх юм бол яг томуу байх юм бол вирусын эсрэг юугаар эмчилнэ. Дээрээс нь зүрхний гажигтай ханиад төрсөн хүүхэд эмнэлэгт чи орд ир байд юм бол эмнэлэгт хэвтүүлдэг юм уу болдсон билүү гэж ингэж бодно. Тэгсэн чинь хүндрэлгүй байдаг байхгүй юу? Ямар ч зүрхний гажиг байхгүй зүгээр хүүхэд ханиад төрсөн. Гэхдээ томуу. Тэгэхээр бага эрсдэлтэй гэж үзээд нөгөө хөцвийнхээ хоёр үгийг хэлнэ. Нэг нь за одоо ингээд танаа хүүхдийг буцаалаа 3 хоноод хүрээд ирээрээ 3 хоноод ирэхдээ хүцэмж 2 байснаа 3 болсон шүү дээ. 3 хоноод ирэх хүрээд ирээ.
Хүүхчин зөв зүгээр сайн байгаад байвал 3 хоноод ирээрээ. Дунд нь ингээд эвгүй болоод ивэл бушуу хүрээд ирээрээ гэдэг үгээл хэл. Тэгэхгүй манайхаа ингэчтэй юм байна. 3 хоноод ирнэгээ явуулахаар нөгөө ээж аав нь 3 хоног хүлээг ихтэйчтэй юм. Тэгтэл дунд нь эвгүй шинжүүд гараад ирэхэд хэлчихгүй яасан хэлсэн бол бид нар хүүхдээ ингээ эвгүй шинж гараад ирэнгүүт нь би эрхэл ийсэн штэ гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Дээр нь нөгөө ээж аавуудад 3 хоноод эргэж ирээ гэдгийг толгойд нь ортол хэлэхгүй болохоор 6 хоноод 7 хоноод ирэхдээ амар хүндрэлс үг таваад ирж байгаа байхгүй. Тийм учраас энэ 3 гэдэг үг бол маш чухал үг шүү. Энийг л сайн ойлгуул. За одоо сая бидний тэр энэ юуны зорилтон дээр энэ эмнэлзээ удирдамжийн эмнэлзээ зааврын зорилтон дээр зөв эрэмблэн ангилах гэдэг үг явж байгаа. Тэгэхээр эрэмблийн ангилалт яг энэ тушаалт юу гэж орсон бэ гэхээр эрүүл мэндийн сайдын 18 оны А489 тод тушаалыг хэрэгжүүлнэ гэдээ орсон байгаа. Тэгээд дотор нь ингээд задлагдсан байгаа. Тэгэхээр энэ А489 тод тушаалын ерөөсөө зорилго нь хинч эрэмблэн дэлгүүрийн худалдагч эрэмблэн. Заримдаа бид нар сумын эмнэлэгт эрэмблийн ангилалтын хичээл заавал тэр үед энэ сумын гарчиг батал оруулдаг гэсэн байна. Дээр нь хизээч гэдэг үгийг хизээч гэдэг чинь та нар одоо өглөө орой үдших хизээч эрэмблээ хүүхд үзэхтэй эрэмблэн. Хаач гэдэг чи одоо хааны эмнэлгийн машин дотор байх юм уу гэрт нь байх юм уу үүдээр ороод ирэхээр хаач эрэмблэн. Эрэмблэх хугацаа 20 секунд. Ерөөсөө сайдын тушаал яг ингэж орсон байна. Тэгээд эрэмблэх нь яаралтай шинж үеийг шинжүүд байгаа. Энийг яг хажууд нь хүн тусламж үзвэл тулгамдсан шинжгээд нэг 12 шинж байгаа. Энийг яад юм бэлээ шар гэрлэр гарах уу болох уу орох уу гэд гэрлэн тохион дээр очиж зогсдогтой адилхан. Ногоон нь бол хүлээж гэсэн үг байхгүй. Манай эмдэг шиг одоо нэг шөндөө бид нар 460 хүүхд хүлээж авч штэ одоо жишээлбэл ийм их хүүхд хүлээж аваад ингээ эмчийн чих бол ерөөсөө ингээ чагнуурандаа бүр сүйд болоод хонж байна. Энэ тохиолдолд бол яаралтай шинж дээр манай яамны барьж байгаа бодлого бол 2 цагийн туршилт нэг тусламжийн үзүүлэлт гаргачихад гэдэг манай хот маш их хүүхдтэй үе заримдаа 2 цаг тогтож чадахгүй 2 цаг өнгөрөөгд тусламж үзүүлж байгаа. Ер нь яаралтай биш шинж дээр бол очрын дагуу хүлээжээ гэдэг юм хийхдээ энд нь амар сайн ойлгуулаад за ингээд танаа хүүхд ийм учраас ойчрын дагуу хүлээж байгаа шүү гэхгүй болохоор хүмүүстэй маш энэ дээр уурлаад байна. За энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сайд байгаа. Ямар ч амьсгалын нормын зочимог халдварын үед эрэмблэн ангилах явцдаа халдварын сэргийлт хяналтын тохирсон аргыг хэрэглэж байгаа байхгүй юу? Тохирсон арга нь юу вэ? Жишээлбэл ковидын үед бол та нар N95 зүүх юм уу? Жишээлбэл томоо төстэй өвчний үед ердийн маск зүүх юм уу? Энэ юу хэлээд байгаа юм бол зүгээр л маска өмсөв. Маскаар зүү. Одоо бид нар өөрсдөө маск зүүжил хүүхд үзчих хэвээр. Тэгэл гараа аваа. За энийг хэлээд байгаа байхгүй. Энэ дээр ерөөсөө зарчим нь өөрийгөө хамгаалах гэдэг зарчим цааш явж байгаа шүү ер нь бол. За яаралтай шинжтэй 489 тод тушаалаар авал 6 шинж байдаг. Тэн дээр энэ одоо бие шинжин дээр бол жишээлбэл төвийн хөрөлтийг нэмээд оруулсан байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг чанарын хувьд ямар ч тийм амар өөрчлөлт байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрэмблийн ангилалт сайдын энэ гаргасан тушаалын эрэмблийн ангилал хоёр агаар нэг. За энэ дээр юу нэмэгдсэн бэ гэхээр хамгийн эхлээд нэгдүгээр нь амьсгал зүрх зогсолт гэж нэмсэн байгаа. Амьсгал зүрхэн зогссон байвал та нар basic life support буюу одоо суурь сэхийн амьдралтай үзвэл pediatric advanced life support буюу одоо гүнзгийрүүлсэн, лавшруулсан сэхийн амьдралтай эмнэлгийн ядаж нэг мэрэгчлэн байхад лавшруулсан сэхийн амьдралт хий штэ. Ядаж нэг мэрэгчлэн гэдэг чинь нэг совлогч байж хад өргөн цархурыг тэм хийгээ гэх юм штэ. За энэ нэмэгдээд орсон байж байгаа. За дараа бус нь бол яг эрэмблийн угаасаа байдаг ангилтын улаан шинжин заасан тусламжийн дагуу үзүүлнэ гэсэн. За эрэмблийн ангилтын өөрийнх нь яг одоо өөрийнх нь яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар 12 шинж ба эдгээр 12 шинжээс 11 шинжийг сайдын тушаалаар оруулсан байгаа. Юу вэ? 11 шинжүүд болгоод нэг шинжийг хасаад оруулсан байгаа. Хассан шинж нь ерөөсөө яаралтай илгээсэн гэдэг байдаг.
яаралтай илгээсэн гэдэг буюу өөрөөр хэлбэл цаанаас яаралтай илгээсэн байхад сумын эмч бичсэн байхад илгээх хүчиг одоо хэвтэг хүчиг хийсэн өрхийн эмч хийсэн байхад түүнийг хүлээж авч байгаа эмч нь өөрөө айгүй сайн бодоорой. Наадах чинь ёс зүйн асуудал шүү. Тэндээс чинь юм мэддэг хүн явуулсан шүү. Яагаад энийг анхаардгүй юм бэ гэдэг асуудал яригддаг аахгүй юу? Одоо ирмэлийн ангилтан дээр. Сайдын тушаал дээр энэ яаралтай илгээсэн гэдгийг доош нь аваад 11-ийн шинжээ яг яаралтай өөрөөр хэлбэл 11-ийн шинжээ яад юм бэлээ шар гэрэл дээр оруулаад маш сайн бод 2 сар хүртэл хүүхдийг үзэхдээ яасан бол ээж нь ингээд өвцсөн гэдэг байх юм энэ харахаар хүүхдэн зүгээр байх ингээд маш сайн бод яах вэ ийхүү хүлээ авахар ороод тэр нь яад юм бэлээ гэж бодоод эдгээр хүүхдүүдийг хэвтэг хүчээр илгээ гэж заасан байгаа шүү сайдын тушаалаар. Тэгээд шар шинжээгөө орчрын өмнө оруулаад түүний дагуу одоо юуг нь хийнэ. Одоо яг өөрийнх нь имчилгээ хийнэ. За энэ одоо амьсгалын бие дээр одоо өөрөөр хэлбэл амьсгалахад хэцүү байгаа шинж гэдэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бие дээр юу байна уу гэхээр амьсгалахад бэрхшээлтэй байгаа шинжийг юу ямар 9 шинжийг оруулт юм гэж бичсэн байдаг. Энэ сайдын тушаал дээр яг ингэж орсон байгаа. Тэгэхээр зэрэг амьсгалахад бэрхшээлтэй үе та нар айл хүүхдчээ үздэг ингээ яаралтай дээрээ сууж исэн чинь тий эмнэлэг дотроо сууж исэн чинь гинт хүүхд ороод ирлээ. Энийг та нар хараад 20 секунд дотор энэ тийм өвчтэй байна гэдэг ерөнхий нэг юм баримжаа авч байгаа байхгүй. За энэ бол нэгтэн төвийн хөрөлт. Нөгөө төвийн хөрөлт чи ингээд дангаараа. Эсвэл зүрхний гажигтай хөвгт байгаа. Хил урвал хөвг байхыг төвийн хөрөлт гинэ. Энэ бол хүүхэд зүрхний гажигтай. Манай хүүхэд ерөөсөө ийм хил урвал нь хөвг байгаагүй. Ханиад төрсөн чил ингэчтэйгээд ярих юм бол энэ хүн татгалзаа болсон байдаг гэсэн. За дараа нь одоо энэ яг мемэ хөвтөг хүүхдэр 2 дугаар хэсэг амьсгал хямралын улмаас хүүхд тоолж чадахгүй. Яг мемэ хөвж байгаа хүүхд ингээд 2 сороод тэгээ амраал, 3 сороод амраал, 4 сороод амраал нэг л амарч өгөх байгаа байхгүй юу? Энэ бол ковидын үеийн том хүн нэг бүтэн өгүүлбэр хийж чадахгүй байна гэж ярьдагтай яг адилхан. Амьсгалын ажил хийж чадахгүй байна. Хэцүү байгаа байхгүй юу? Амьсгаад. Тэгэхээр энэ бол хүн татгаа. За дараа нь амьсгал хямралын улмаас хүүхэд туйлдж ядарч тэр орон дээр хөвтөөд идэг. Одоо бидний жишээ бол 3 настай хүүхэд яасан халуураад амьсгаадаад тэгээ өөр яагаад байгаа ханиалгаад тэгээ яагаад байгаа тэнд ингээл хөвтөөд байгаа. Тэгэхээр зэрэг халуун буурлаад тожгоноод гүйж явах хэвээр хүүхэд тэнд хөвтөөл байгаа бол ядарч суудсан энэ хүн татгаа. За дараа нь амьсгалын тоог хит олон гэхээр та нар 40 ба 50 ба 60 ба гэдэг энэ тоонуудаа мэднэ. Гэхдээ Ингээл нүдэн баримжаагаар харсан чи 70 ба түүнээс дэш. Та нарт 70 гэж тоолохгүй, та нарт 20 секунд, та нарт 1 минут байхгүй. Тийм учраас та нар ингээл харсан чинь 70 түүнээс дэш нүдэн баримжаагаар. Яг энэ бол маш хүн татгаа байж байгаа шүү. Одоо амьдрал дээр яад чи амьсгалынхаа тоог 100 гэж тавьсан юм. Уушгиндаа зөв зүгээр бичиж тэг чи наадха хатгаа гэж орохгүй наа задлан юу гэж орох гэж байгаа юм гингүүт ингээ гайваа гэд ингээд оронгууд битүү хатгаа гараад ирдэг. Тэгэхээр над амьсгалын тоогоо зөв тоол. Энэ бол ерөөсөө маш мэдрэг шинж байхгүй юу? Уушгин хатгалгааны маш мэдрэг шинжүүдүүд амьсгалын тоо. За тоогоо хүүхдийн насыг харсан. 2 сараас 5 нас хүртэлх хүүхд. За одоо насыг хар. 2 сар хүрээгүй хүүхд. Амьсгалах бүрдээ яргалах. Яргалах гэж хэлээгүй. Амьсгалах бүрдээ гэдэг үг хэлсэн. Тэгэхээр зэрэг хүүхдийн алвеол капиллярын мембран зузаараад хүчил төрөгчийн гоё нэвчилт ингээ явагдахгүй байгаа үед нөгөө өрөвсөл болохоор тэр өрөвсөл дээр чи яад юм улаадын колор төмөр яасан юм гээд 5 шинжүүдэг шүү дээ. Улаан хавгнаны шингэн үүснэ тгин ингэн гээд энэ 5 шинжийн тэр шингэн үүснэ гэдэг хэсэг нь алвеол капиллярын мембран зузаараад тэгээд алвеол руу шингэн хаяад эхлэхээр зэрэг түүнийг гаргах гэж байгаа дуу авиг яргалах гинэ гэж хатгалгаан дээр тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр хатгаатай хүүхдүүд амьсгалах бүрдээ яргална. Тэр чинь 2 яргалцгаад 3 зүгээр амьсгалаад ингэх юм бол нэг яргалаад болох юм бол энэ өвдөд байна. Эсвэл энэ хүүхэд халуураад байна гэсэн үг. Тэгэхээр энийг анхаар. За цээж нь хүчтэй авахцсан мэдээж хүн татгаа. За амьсгал тусах өвчин оролцсон гэхээр та нар өвчний дээд тонхороо татагдах юм бол төвөнхийг оролцуулаад амьсгалын дээд зам. Төвөнхийг оролцуулаад амьсгалын дээд замын бүглэршин буюу ларингитер боож байгаа эсвэл хамар нь битүүрч байгаа хүүхдүүд бол амьсгалын өвчний дээд тонхороо татагдана. Өвчний доод тонхороо татагдж байгаа
төвөнхийг оролцуулахгүйгээр амьсгалын доод замын бүглэрчлэл юу бронхиолоор дүүрэн одоо идээ, цэр, цус юу эдийн тиймэрхүү юм байна гэсэн үг. Тэгэхээр өвчний доод хонхороо татах нь илүү хүнд байх нь. За хамрын уул царталсан. Энэ бол хүнд татгаа. Тэгэхээр энэ цаашаа яаж ханиалгах чинь ингээ харсан чинь өвдөлттэй нэг олигтойхон шиг гой ханиач чадахгүй ингээд нэг плеер сочрог өвдөд байгаа байхгүй сайн ханиач чадахгүй. Энэ бол шууд пилигрит. Ялангуяа энэ дэр хөдөөний одоо юуны орон нутгийн эмчнэр бол одоо эрентхэн байхгүй улсууд бол тогшилтоо сайн хийх хэрэгтэй. За толгоогоо тохилзуулаад няших үг тэгээд амьсгалаад байхаар бронхиолын төвшөнд бронхиол обтураац эсвэл бронхиол спазм тэр доор явж байгаа гэсэн үг шүү. За эдгээр 9 шинжээг бол зүгээр хараад мэддэг байх хэрэгтэй. За та нарын одоо хамгийн гол яаралтай тусламжинд хүүхдийг одоо үзэх тэмдэглэх хамгийн гол юм бол ерөөсөө амьсгалын тоо, зүрхний тоо, халуун, за даралтыг үзэж чадахгүй байх магадгүй. Пульс оксиметрээр юу сатурацаа үз, битгий сат гэж бичээрэй. Сат гэж бичиж байгаа чинь артерийн бүр суд руу хатгасан шинж. SpO2 гэдэг чинь цусгүй аргаар үзэж байгаа. Тэгээд PO2 хийдий. Тэгэхээр энэ ялангуяа энэ өргөтөр байгаа хүмүүс одоо сумын юмн дээр ч гэсэн адилхан PO2 ерөөсөө бичихгүй хэдэн хувийн хүчил төрөгч энэ хүүхдэд өгж байгаа гэдгийг бичихгүйгээр сатурац хийдгийг бичдэг байхгүй. Жишээлбэл PO2 0.2 эхнээсээ зөв бич 0.2 гэж бичнэ. 0.2 гэдэг нь агаар хүчил зүгээр өрөөний агаар 20%. Түүнээс PO2 20% гэж бичдэг байхгүй. PO2 0.2 сатурац 94. Зүгээр уушиг гайхал юм биш үү? PO2 0.4 буюу 40% хүчил төрөгч гэдэг чинь одоо юугаар өгч байна гэсэн үг. Маска. Сатурац 94 үеийн чи хатгаатай өгч байна шүү дээ. PO2 1.0 100% хүчил төрөгч чинь сатурац 94 уушиг байхгүй мэд. Битүү хатгаа. Амар хүн төгтэй юм. Иннээс ингэж бид нар юмаа гаргаж авдаг. Гэтэл манайхан зүгээр яаж гэнэ вэ? Зүгээр сатурац 94, сатурац 95 гэж бичдэг. Ядаж өрөөний агаарт гэж ядаж бичих хэвээр. За танаас совилогч сайн байвал та нар энэ 6 ямаас совилогчаараа хийлэг. Хэрвээ юу бол өөрсдөө одоо хийрэн совилогчнаас шил хийцэн дээ. За тэгээд дээр нь энэ Irrifying time бичиж судасны эргэн дүүрэлт ямар байна уу гэдгийг чи өөрөө үзэн. Хэрвээ хүн түүхтэй бол ухаантай үгээ чи өөрөө үзнэ гэсэн. За ер нь бол хүүхэд сүүлийн 6 цаг шээсэн үү гэдэг асуудал маш чухал байдаг. Сайдын тушаалдаар 6-аас 8 цаг шээжүү гэж та нар асуунаа гэж орсон байгаа шүү. За энэ одоо малчаагүй багш энтрийг хэлээд байдаг анхаарах 2 гол асуултыг дахиад хэлчихье. За хүүхэд халуураагүй үед хоолндоо